Өглөөний мэнд дэлхий, өглөөний мэнд Улаанбаатар, дэлхийн монголчуудын нэмжээл радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогчтанд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 7 цаг 10 минутанд та бүхэнд хүрдэг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Яг одоо Улаанбаатар 7 цаг 12 минут болж байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аригун, хөтлөгч цэцэг нар хамтран хүргэнэ. За найруулагч Чамбат ажиллаж байна. Өнөөдрийн манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа ураатай доктор Баатрын уушиг зэвэрлэх бэлтгэл хамтран ажиллаж байна. За мөн арж жанживлангийн анхны ундрагаас олсон Рашан хамгаатай жанживлан хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан уу? Өглөөний мэнд Аригунаа сайхан амарлаа, сайхан амарцгаас нөө манай сонсогчд. Зя сайхан амарсан. Өнөөдөр 2025 оны 6 сарын 10-ны өдөр тохиож байна. За өнөөдөр бол он гараад 161 дэх өдөр юм байна. За он дуусахад 204 өдөр үлдсэн байна. За өргөжлүүлээд Улаанбаатар хотын урьдчилсан 5 хоногийн цагийн гарын мэдээллийг танилцуулдаг. 7 цаг 10 минутын байдлаар өнөөдөр гадаа 14 градусын дулаан байна. За тэгвэл өдөртөө 25 градусын дулаан, шөнөдөө 11 градусын дулаан бороотой юм байна. Маргааш буюу 5 гарагт өдөртөө 17, шөнөдөө 9 градусын дулаан өдөр бороотой. Харин пүрэв гарагт өдөртөө 20, шөнөдөө 9 градусын дулаан бол баасан гарагт өдөртөө 21, шөнөдөө 8 градусын дулаан бас бороотой юм байна. Ингээд эрх бям гарагт буюу амралт өдөр өдөртөө 19 градусын дулаан үлрэх бахны. За бороотой өдрүүд айдсан юм байна шүү дээ. За бороо ороосоо ийшээгээ хотоос гараад олигтой зүүн болсон газар ер нь айгүй ховор байлаа шүү. Ер нь бол нэрээ бас яг тэгж удсан шүү. Одоо өдийд бид нар яг явсан нэг ноднын ерөө гол руу явсан шүү дээ. Тэгэхэд бол нэлийн 5 сарын дундуур исэн санаж байна. Нэлийн ногоорсон байсан бол энэ жил сая бараг 6 сар гаргахад явхад их тийм гандуу байлээ. Ялангуяа энэ сэлэг дарахын явдаг чиглэлд их гандуу байлээ. Хангаа тал руу явдаг чиглэл рүү бас арай гайгүй. Сайгуулаас гандуу байна гэсэн сураг байсан. За өнөөдрийн дэлхийд өнөөдөр нэвтрүүлэглүүгээ бүгдээрээ буцаад орцгоё. 6 сарын 10-нд ямар тэмдэглэлт хоёр болдог вэ? За 6 сарын 10 ер нь ингээ бодхоор тийм маш онцгой тийм үйл явдал багтай өдөр юм аа да. Тэгэд энэ боломжийг олж хараад нэгэн байгууллагаас сонирхолтой тэмдэглэх өдөр санаачилж гаргасан юм байна. За энэ бол тэжээвэр амьтдаа дурсах өдөр гэдэг өдөр тийм байна. Ямар гоё. Маш гоё өдөр санагдсан. За энийг Америк нэгдсэн улсын мал эмнэлгийн холбооноос санаачлаад за 2005 оноос хойш ингээд санаачлаад тэжээвэр амьтад бидний амьдралд үнэхээр том орон зай эзэлдэг. Тэгээ энэ амьтдаа бид нар тэр болгон нэр дурсдаг болов. Би нэр яг энэ өдрийг уншичаад их баг дурсдаг юм шиг санагдлаа. За тэгээд ер нь ямар амьтан тэжээс яаж дурсах хоорондоо ярилцах өдөр юм бэ. За тэгээд 6 дугаар сарын 2 дахь 7 хоногийн 2 дахь өдөр болгон жил болгон дэлхийн тэжээвэр амьтдаа дурсах өдөр гэж зарлж байна. За миний мэдхээр Аригун зараа уул тэжээж исэн. Нохоо тэжээж исэн. Нохоо тэжээж исэн. Өөр муур тэжээж исэн. За тэгээд өөр загс яах вэ? Манай ихч дүүнэр тэжээж исэн. За нэг ер нь тэжээвэр амьтанд багын их дуртай байсан юм байна. Тэгээ би хүүхд болгон л тэжээвэр амьтанд тэжээх дуртай байдаг гэж бодсон чинь бас яг тийм биш байна. Өөр юм билээ шүү дээ. Өөр шүү дээ. Би бол багасаа нэг тийм тэжээвэр амьтанд тэжээх гэж юусоо бодож байгаагүй. Тийм би 3 хүүхдээ харахаар за том хоёр бол ерөөсөө амьтанд тэжээх тийм сонирхол юу байхгүй л шүү. За манай охин юм тэжээ, тийм юм тэжээ гэж хэлж магадгүй. За ямар ч байсан өөр гэдгийг нь бол хүүхдүүдээсээ л олж хардаг юм байна. За хүн чинь ерөөс төрхөөс юм байдаг юм. Хүн чинь одоо бүх юмыг өөр шигэл төсөөлдөг юм байна л да. Тэгээ тийм байдаг юм. Цэцэг амьтанд тэжээж байгаагүй. Тийм. 10 жил тахад манай ангийн хүүхдүүд ер нь бол зөндөөлөн амьтанд тэжээдэг байсан л да. Одоо жишээлбэл яс мэлхийч гэдэг юм уу тий. Гэртний очихоор нөгөө яс мэлхийгээ гаргаж ирэл тоглоол. Тэгээ хаяа нэг ярьж байгааг сонсохоор юмны доогоор ороод алга болсон юм шиг байна. Тэд өдөр хоол эзэнгүй, 9 өдөр хоол эзэнгүй, усуусангүй гэж ярьдаг байхгүй. Тэгээл тэгэж ярих болгонд нь би ингээл яана хайц юм болоо гэж амьтанд нь санаа зовоол. Тэг мэдгүй магадгүй нэг иймэрхүү өнөдөөс болоо би ерөөс амьтанд тэжээ гэж бодхоо бэлдсэн баха. Тэр ч одоо дөнгөж 6 мөр дугаар Гэтэ би ч одоо ер нь нэг тийм хариуцлага ихэж бодохгүй юу хүсэж байгааг хэлж боддог л байсан юм байна. Тэгээд ер нь зүгээр тэжээх нь гоё гэснээс биш бүх хариуцлагын дараа л ойлгож байгаа юм л та. За тэжээвэр амьтдаа манайхаа миний бодлоор яг гэр бүлийн гишүүн шиг болчдөг. Ерөөсөө бүх зовлон жаргалаа хуваалцаад маш дотн болчдөг юм шиг санагддаг шүү. Бүгд тийм байх. Тэгэхээр дурсмаар байгаа тэжээвэр амьтад байвал комментоор өөрсдийнхөө тэжээвэр амьтдын нэрийг бас яаж дурсмаар байгаа бичвэл бид хоёр бас нэг уншиж өгж ер нь тэжээвэр амьтдаа өнөөдөр нэг хоорондоо
дурсалцъя гэж бодлоо. Танай зараа ямар нэртэй байсан юм? Оо би зараага ямар нэртэйс нэг ч санахгүй. Нэр ч юу бараг үгүй. Бид нар юу атман л гэж нэрлэдэг байсан. Атман гэдэг шалтгаан манад байсан. Яг тэр үед тохиолдлоор 3 амтан зэрэг тижээж таарсан. За тэр хар муурыг бүр хавхар өнгийн шар өнгөтэй муурыг манай ихч дүүнэр айгу гоё гэдэг. Хавхар өнгийн шар өнгийн гэдэг чинь юу вэ? Хавхар өнгөтэй муур. За. Шар өнгийн нүдтэй. Шар өнгийн нүд тэр чинь ингээд бас эвгүй харагдчих тийм. Эвгүй харагдана. Тэгээ тийм муурыг тижээжсэн. За тэгэд нөө зараа доронтоос ер нь зараас нэлээ олдоод байдаг. Тэгээ зам дагуулсан зарааг яаж яагаад хэлээ авчрах шаардлагатай болоод авчирч ирсэн санаж байна. Тэгээ 3 амтан зэрэг тижээж хэлээ л да. Би бас нэг нөгөө амтан тижээх амар сонирхолгүй байдаг зүйл нь ер нь надад аюу трама байдаг юм шиг байна. Одоо эргээ бодсон чинь манай ахих одоо манай ээжийн нөгөө нагц ах гэсэн үгтэй нагц ахих нэг юм жижигхэн хөрөн манжуух тижээдэг байсан байхгүй юу? Муурын зулцаг гэсэн үг шүү дээ. Манжуух гээд айр хөрхөө шар өнгөтэй. Тэгээ ингээл тэр чинь ингээд баавахта ямар амар игдүүтэй юм бэ те. Тэгэл бид нар ингээд ах トゥ нэг 3 4-лээ байсан. Тэгэл бужигналтаал би одоо хамгийн том шүү дээ. Тэгээ бужигналтаал тэрий чинь ингээл хөөрдөж мөхөрдөл. Тэгээ нэг гадаа тоглолцоод ороод ирсэн чинь хатаас залгицсан юм уу юу залгицсан мэдгүй ингээд цусаар бөөлжөөд тэгэл би тэрийг хараад амар өрөвдөөл тэгээд тэрийг ингээд нөгөө яг дараа нь томчууд бид нар хэлэхгүй шүү дээ. Яаж ийзий хайш норшуулсан яаж ийзий бид нар мэдгүй тэгэл амар харамсалтай санагдаж байгаа юм чи. Тэр одоо хэдгээр ангисэн нэг 5 бодгоор ангиж байсан юм уу. Тэгэл за ер нь амтан тижих амар хэцүү байна гэж бодсон. Миний хамгийн одоо дурсмаар байгаа өнөөдөр дурсмаар байгаа нохоо бол тижээр амтан бол нохоо л доо. Джек гэдэг нохоо байсан. За Джек манай Джек бол Мастино гэдэг үйлдвэрийн нохоо. За Мастино бол та бүхэн санаж байгаа бол ийм унжгар саарл ийм биетэй том биетэй унжгар арьстай. За Harry Potter дээр гардаг Hagrid-ийн нохоо гэвэл санах бах. За ийм унжгар амьстай хүн харахаас аимшигтэй нохоо. За ингээ харахаар унжихаар ингээ нүд мүдэн зөөхөн ингээ улаан гарсан. Үнэн амар. Гэхдээ харагдаж байгаа шиг амтан бол биш ээ. Аюугаа төлгөх мэсэн дээ. Ерөөсөө би нохоогоо уурлахыг юм уу хүнлэн уцахыг амьдралдаа ганц удаа л гарч ирсэн. Бусдаар бол ерөөсөө л маш төлгөөхөн байж байгаа. Ер нь том биетэй нохоос нэг тийм дарахын төлгөөхөн байдаг юм шиг санагдав. Гэхдээ бид нар тижээснээс болсон юм өөрийгөө муур гэж боддгийг. Эргэлэхтэй муурч эргэлээ. Өөрийгөө муургийн одсон нохоо гэж юу. За тэгээ Джек бол миний яг ингээд өсвөр үед 8 9 10 дугаар ингээд их тийм дотн хань болж исэн юм нохоо. За тэр үед чинь хүн бас янз янзын асуудал байна. Ганцаардаж эхэлдэг үе юм шиг санагддаг. Энэ үед миний нохоо бас надад үнэхээр хань болдог гэсэн. Би тэгэл зовлонгоо ер нь ярина. Тэгэхээр их сонсож байгаа юм шиг ингээд нэг харж байна. Тэр тэгж амьдарчсэн л. Тэгээд өнөөдөр тижээр амтнаа дурсах өдөр гэхээр нь JK-г дурсъя гэж бодлоо. Тэгээ би ингээ эргэ бодоодсэн чи юу юм шиг өштэй хүүхдүүд нь хэрвээ ингээ амтан тижээх байгаа бол тэрэн дээр нь аав ээжүүдийн оролцоо айгүйх чухал байх хэрэгтэй юм шиг байна. Одоо эргэ бодсон чинь яг ямар амтан тижээсэн гэхээр намайг бага хахад манад банхар гэдэг байсан байхгүй юу? Айгүй том одоо төвд банхар нэлээд том биетэй. Надаас ч амар том биетэй. Тэгэл харахаар ингээ сүрддэг. Тэгээ сүүлдээ нөгөө нь ингээ насан доройтой хөөрхөн амтан байхгүй болсон л тоо. Тэгээ тэр хүртлээ амар их зовж ирснийг нь би мэддэг байхгүй юу? Тэгээд ер нь ингээд амтан хүүхдээ хажууд байх юм бол тэрэнд аав ээжүүд айгүй хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгвэл хүүхдүүд ингээд баг багтаа иймэрхүү хараад жоохон трама авчдаг гэж магадгүй юм биш үү? Тэгээд магадгүй амтан тийчээ хүсэлгүй болчдаг ч юм уу те. Би эргээ бодсон чинь яг ямар амтантай хамт байлаа гэж бодсон чинь яг л нэг иймэрхүү юм гарч ирж байна. За тэгэхээр манайх энэ комментуудаас уншъя те. За тижээр амттай нас дурсалцаж өгье. За ингэж Кити Муур маань 10 жил хамт амьдарч энэ намар буцсандаа маш ухаантай хайртай муур байлаа гэсэн байна. Жигнэмиг наран. За инхмат ас зэвэгч өглөөний мэнд халгаануудаа би 2 муураа эрхчлөлтөй болгоод хээр тавьчихсан олон хоногоор орчихоор царай алдчихдсан юм байна лээ гэсэн байна. За Солонгосоос би ч туулаа авсан гахаа загас нохой бас зараа тижээдэг байлаа. Солонгос дээрээ загсаа тижээж байгаад нүгэд тижээх боломжгүй болсон гэсэн байна. Арслан шүхрээ гэдэг нохоонуудтай байлаа гэж байна. Оюутан байхасаа л нөхөр маань муур, нохой, тод, туулай, загас, галуу, яст мэлхий, дахианы дэгдээхий тижээж байсан гинэ. Одоо ч муур загас гэрт байна. Би нэг туртай бишээ. Муурандаа л хайртай болоод байгаа. Феликс гээд Сибирийн кэт байгаа гинэ. Сувд ундрах маань. За хамтран ажиллагчаа танилцуулаад хий. Манай нэвтрүүлэгтээ уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа өрөөтэй доктор Баатрын уушиг цэвэрлэх бэлтгэл
хамтран ажиллаж байна. Би яг өнөө өглөө басан шүү дээ. Аюу гоё хамттай юм лээ. За Баатар брэнд нь ард түмний дунд эрүүл мэндийн олон төрлийн цай үйлдвэрлэхээр хэдийнэ танил болчихсон. Бид нар одоо Баатар брендийн элэг хамгаалах цай гэл жишээлбэл уудаг тий. 10 гаруй жил уламжлалт хангах ухааны энэхүү бит бус үеийг тээж буй хэрэглэгчтэй хүргэж байгаа бүтээгдэхүүнүүдийнхаа төрлийг нэмээд одоо яг юм гоё шингэн уух хэлбэрээр бүтээгдэхүүнүүд гаргасан байна. За тэгэхээр уушиг хамгаалах бэлтгэл уушиг нь тамиргүй болсон ойр ойрхон ханиад хүрдэг тоостой орчинд ажилладаг бол астма бронхиттэй хүмүүс тохиромжтой. За Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсийн 60-аас 70% нь бронхиттэй гэсэн онцлог гардаг. За энийг бол бид нэр ажиллаар очиод мэдсэн. За нодон мэн үү? Сая хөвтөрхөн шүү дээ. Сая 2 сард шүү дээ. Сөүл имлэгт очиод бид нар бие үзүүлэхэд ерөөсөө энэ одоо ингээ уушигны зураг авчаад энэ чинь ийм бронхиттэй гэхэр би ингээл санаа зовоол за ингэсэн гэж. Ер нь гэхдээ Монголд бүгд л юм байгаа гэж. Тийм бронхит хүн байхгүй гэсэн чинь баг. Утаатай ерөөсөө холбоотой. За энэ бол тоосчлд утаатай холбоотой. За тэгээд энийг уушигч нь бол яг бас цэвэрлж болдгоо ш. Цэвэрлж болдог, хамгаалж болдог хэрэгтэй юм байна. Хамгаахын тулд энэ доктор Баатар бас их тохиромжтой байна. За тэгээд дээрэс нөгөө тамхи татдаг хүмүүс ер нь өдөрт нэгийг уучхад бол маш зүгээрээ тамхи удаан татснаас болоод одоо ингээд айгүйх цэртэй байдаг эсвэл хоолойн ингээд бүдүүрчдэг нэг л тийм ярахтаа хүртэл одоо жоох юутай болчт юм байл ч тэ хоолойных нь өнгөнд өөрчлөлт орчт юм л шүү дээ. Тэгэхээр хэрвээ та тамхи татдаг бол доктор Баатрын энэ элэг цэвэрлэх, уушиг цэвэрлэх өнөөдөр ярьж байгаа нь уушиг цэвэрлэх нь цэнхэр өнгөтэй. Энийг нь авч хэрэглүүл илүү зүйтэй юм билэ. Тэгээ ер нь бол эмчилгүй удаа яваад хам бол уушигны хатгалгаа болчихно тий. Бронхит чинь сүүл рүү хэцүү штэ. За тэгэхээр бид нэр хаанаас худалдаж авах боломжтой юм гэхээр за худалдаж авах газруудын тухайд бол мэдээлэл алга байна. 727090 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна. 727090 8815 7079 гэсэн дугаараас бас мэдээлэл авч болно. Тэг ер нь бол нөгөө хэрэглэдэг хүмүүсийн сэтгэл аягүй чухал байдаг шүү дээ тий. Тэгээд нэг хэрэглэгч ингэсэн байна л да. Уусны дараа эмээмэн санаанд орлоо. Яг л хөөхөд байхад эмээгийн өгдөг цайны амт исэн гэж бичсэн байгаа байхгүй юу? Тийм тэгээд би өглөө угаад үзсэн чинь нэрнгээс нэг тийм айгүй гоё таатай амттай юм лээ. Тэгээд бодохдоо юу гэж бодсон гэхээр за бид нар чинь ингээд дотроо уушиг нь бронхиттэй доо. Ер нь бол хэрэглэх нь зүйтэй юм байна. Өдөр алга хэрэглэжүүл нэгийг курсээр хэрэглэжүүл айгүй зүгээр юм байна гэж утсан. За тэгэхээр доктор Баатар уушиг цэвэрлэх бэлтгэлд баярлаа. За баярлалаа. За дараагийнхаа мэдээлэл рүү орё. Амтын ярьсных нэрээ бас нэг амт ярьчих уу. За. Өнөөдөр 91 нас хүрж байгаа бидний хайртай Disney нэгэн дүрийн мэндэлс өдөр юм байна л та. За энэ дүр бол хэн гэж бодож байна? 91 настай гэхээр Walt Disney хавцаа байх юм болоо да. Харин тийм Disney нэг дүр байгаа тий. Donald Duck-ийн төрс өдөр болж байгаа юм байна. 91 нас хүрч байгаа. За 1934 оны энэ өдөр Wise Little Hen гэдэг ийм жижигхэн богино хэмжээний кинонд анх гарсан дүр юм байна. За тэгээд Donald Duck-ийн тухай сонирхолтой баримтуудыг өнөөдөр танилцуулгаж авчирсан. Энд чи айгүй сонирхолтой дүр юм байна шүү дээ. За Donald ихэнхдээ цэнхэр малгай. Усан цэргийн маягийн нэг ийм цамц өмсдөг шүү дээ. Гэтэ өмд өмсдөг. Өмнө өмсдгөө. Малгаан цагаан байдгаар санаж. Гэтэ ихэндээ цэнхэрсэн байж магадгүй. Тэгээ хүүхдүүд айгүйх гайхдаг гинэ. Ээжийн цамцтайгаа мөртлөнгөөс яагаад өмдгөө байгаа юм гинэ. Ер нь хүүхдийн киноны дүрүүд өмдгөө явцгаа гэдэг. Тэгээ ээж аваасаа энэ Donald яагаад өмдгөө байгаа юм гээ асуугаар ингээд ээж аав нь юу гэж хэлэх өчрөө олдгүй юм гинэ. Ер нь өмд зурхад нэлээд тийм төвхтэй байсан юм шиг байгаа. Тэгээд эн чинь угаасаа өмдгөө яваад байдаг штэ тий. Тэгсэн мөртлөө усанд орсныхоо дараа биеийнхаа доод хэсгээр ванны алж өрцүүлдэг гинэ. Нэр тэгж харагддаг тий. Энэ үнэхээр хошин юм байлээ. Хүмүүс яг энэ хошин байдлаас нь санаа аваад хин нэг явжлахдаа чи ямар Donald уу гэж хэлдэг гинэ. За 1970-аад онд зарим улсад за тухайлах юм бол Финлянд, Шведэд Donald Duck-ийн нүцгэн байдалтай гардгийг шүмжилж эхэлсэн. Donald Duck чи хүүхдүүдэд ийм өмд өмсдгөө нүцгэн байдлыг сурталчлаад байна гэд. Тэгсэн чи Disney зүгээс тэр бол нугас усан сэлэх үед өмд өмсгөн логох бус гэж хариулсан гинэ. Бүтэ дээгүүрээ дүүлээ цамцсан. Дээгүүрээ дарах байсан юм болов. За бүр 1978 онд нүцгэн байгаас нь олоод хэд ил задгай байдлыг сурталчилсан гэд Америкийн нэгдсэн улс шүүхэд өгчээсэн юм байна. Америкийн нэгдсэн улсад шүүхэд өгчээсэн Donald Duck-ыг энэ одоо хүүхдүүдэд ингээд ил задгай байдлыг сурталчлаад байна гэд. Тэгээ шүүхээс л яг гомдлыг хэрэгсэхгүй болгосон юм байлээ л дээ.
За. За тэгээд ер нь ингээ анзаараад байсан чинь Disney бусад амьтны дөрүүд ч гэсэндээ хагас хувцалсан байд юм байна. За Mickey Mouse өмд өмсдөг мөрчлөгөөсөө цамц өмсдөггүй. Нэг улаан өнгийн юутэй яваад идэв мөрөвчтэй өмдтэй яваад идэв шүү дээ цамц авахгүй. За Winnie Pooh байна. Улаан цамцтай ч бас өмдгөө. Өмдгөө явдаг тийм. Тийм ийм дөрүүд бас байдаг юм байна. За тэгээд ер нь бол нөгөө хүүхдүүд ингээ тий чи ягаад өмд өмсгөө аав ягаад өмд цамц өмсгөө гэж асуух юм бол тэгээд ямар нэг юм болоод хэлэх нь айгу зөв юм билээ шүү. За юу ясны хувьд дуу харуулсны хувьд Clarence Nash гэдэг хүн бүтэн 50 жилийн турш Donald Duck-ийн дууг оруулсан юм байна. Тэгээ түүний нөгөө нэг юм ярьж байгаа Duck ярьж байгаа нэг юм ууртай гацж байгаа юм шиг айгүй сонио холоод дуургадаг штэ тий. Тэрийг дуурах маш хэцүү байсан гинэ. Тэгээ би аргуна дуугийн нөгөө нэг юу дэлхийд өнөдөр гэдэг фолдер дотор хийцэн байгаа. Тэндээс хэдүүлээ нэг сонсоод үзье. Цэцэг гэдэг фолдер 2024-25 гээд тэгээ дэлхийд өнөдөр гэсэн фолдер байгаа. Энэ 6 сард байгаа. За тэгээд хэдүүлээ энэ дууг эргэж санаад яг ямар хүн энэ дууг ингээд дуу хоолойг нь оруулаад бүтэн 50 жил ингэж Donald Duck-ыг бидний зүрх сэтгэл тоногшуулваа гэдгийг сонсъё. Тэгээд юу яасан мэлээ? Энэ хүнийг яг ингэж дуу оруулахаа болоод энэ хүн өөр айгу өндөр настай болж байгаа шүү дээ тий. Тэгээ араас нь Donald Duck дуу оруулах хүн сонгон шалгаруулалт нь бүр ерөөсөө хүмүүс зөндөө олон өгсөн ч гэсэндээ тэнцэх хүн ерөөсөө байгаагүй гэж бүр үнэхээр гайхшаа барсан байт юм билээ. Их онцгой чадвартай хүн байсан биз дээ тийм билээ. За бүгдээ хамтдаа сонсцгоё энэ дууг. Дэлхийд өнөдөр дотор байгаа. Үгүй харин уг нь эндээс л хийсэн л дээ. За. Энэ болохгүй байх шин. За би өөр энэгээр тавиад байгаа юм зя. За тэгээ хэдүүлээ нэг сонсоод үзье тэгээ тийм ээ. You're gonna be a good boy today. I'll try to. За. Яг одоо ингээд юм бичлэгэн дээр ингээд ярьж байгаа. Өөрөө ингээд харагдах байдал нь ч гэсэндээ нугастайгаа бүр айгүй төстэй юм шиг. Надад санагдаад ихсэн сүлтэй. Тэгээд яа гэдэг яриад байна тий. Би ч ямар тэнэг. За дараагийн нэг баримт гэх юм бол цэргийн алба хаасан ганц Disney-ийн дүр гинэ. За Donald Duck дэлхийн 2 дугаар дайны үед Америк нэгдсэн улсын айрам дэлсэн дүртэйгээр маш олон анимашн тоглосон юм байна. Тэгээ 1994 онд зарлан дуудах хуудас хүлээж аваад тухайн үеийн офицерын цолтойгоор айрамаас халагдсан гэсэн юм хошигнсон бичиг баримт хүртэл бас байдаг юм байна. Тэгэхээр цэргийн алба басан ганц дүр гэж Donald Duck-ыг хэлж болно. За басны сонирхолтой зүйл нь диссертац бичигдсэн анхны хүүхэлдэйн дүр гинэ. За энэ дүрийг чи ингээд судалнаа. Зан характерын хувьд яг ямар байна? Энэ нугас яг яагаад энэ чинь ер нь бол ууртай зоожиг тэгэл айгүй өөрийнхөөрөө зөрүүд штэ тий. Тэгээ энийг ингээд судалсан доктор ажил хүртэл бичигдсэн байт ингэнэ. Финляндд Дональдын бүр ингээд үнэ сэтгэл зүйн онцлогийг судалсан бүтээл байдаг гинэ. Хүн яахаар ийм амир зөрүүд байгаад байдیں۔ Яагаад ийм амир нөгөө хичнээн өөрийнхөө буруу гэдгийг мэдсэн ч гэсэндээ тэр доороо уучлалгүйгаад нөгөө бусдад ингээд нөгөө юм сайхан сэтгэл гаргаж чадах энэ яг ямар сэтгэл зүй гэдгийг ингээд бүр ингээд судалж юу яд юм бэлээ диссертац бичигдсэн байт юм бэлээ. За 2004 онд 70 нас хүрэхэд одтой болгосон Холливуудын алтрын гудамжинд өөрийн гэсэн одтой. За өнөөдөр бол 91 нас хүрч байгаа. За тэгсэн чинь басны сонирхолтой нь Нобелийн шагналд нэр дэвшижсэн байх юм. Хин Donald Duck. Шог маягаар түүний нэрийг соёлын нөлөө бүхий дүргээд Нобелийн их тайвны шагналд нэр дэвшүүлэх талаар ингээд дэмжигчид бүр ингээд өргөдөл гаргаж ирсэн юм байна. Donald-ыг Нобель дэвшүүлье гэд. Гэтэ арайч дэвшээгүй л дээ. За арай. За дараагийн нэг баримт гэх юм бол ингэнэ хамгийн баян авахтай дүр юм байна. Тийм шүү дээ. Scrooge шүү дээ. Scrooge. За Donald-ийн баян аав болохын Scrooge дэлхийн хамгийн баян хүүхэлдэйн дүр гэж тооцогддог гинэ. Тэгсэн чинь 2021 онд Forbes сэтгүүлээс Scrooge-ийн хөрөнгийг хэд гэж батсан гэж. За 65 тэрбумын хөрөнгөтэй 65 тэрбум долларын хөрөнгөтэй гэж шинжилсэн байт юм ээ. Тэгээд энэ дүнгээрээ бол Disney-ийн одоо хамгийн баян дүрүүдийн нэг гэж тооцогддог. За Donald Duck-ийн хувьд болохоор автомашинтай ганц шувуу юм байна. За түүний машиныг санджаах юм бол 313 гэсэн юм дугаартай нэг юм маш ховор төрлийн машин унаад байдаг шүү дээ тий. Комикуудээр гардаг. За одоо манай найруулагч өгөөд өчигдөр бүр зориод харсан. Тэгээд энэ нөгөө комик болон кино бүр дээр ингээд тавтагдаад харагдаад байдیں۔ Тэгсэн чинь 313 гэдэг нь ямар утга учиртайгаар энэ тоог өгсөн гэсэн чинь азгүй тоог давцсан утгатай ингэнэ.
13 бол азгүй азгүй. Тий. Тэгээд энийг ингээд авцсан гэдэг утгаараа чи өөрөө Дональд Дак чи байнга ингээд азгуутаал бүтлгүүтэйл явж идэв шүү дээ, тий. Ер нь жоохон бухимдөө нөхрөөс тий. Тий. Тэгээд энэ азгууталтай энэ 313 гэдэг машины дугаар нь аюу сэн зогцож өгдөг гинэ. Юма хэра биш чинь Дональд Дак чинь каннибал буюу өөрөө өөрийгөө иддэг төрлийн амьтан биз дээ. Орой олондоо нугас идээд байдаг шүү дээ. Харин иймэрхүү зөрчлүүд бүр зүүндээ гарч ирж илээ айгүй хөвчлээ. За тэгээ бүр Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлж исэн бах юм. Энэ Дональд Дакийг штэ. За. Хойшин за 1988 онд Америк нэгдсэн улсын нэгэн мужид залуусын хөдөлгөөн өрнөсөн юм байна л да. Тэгээд энэ хөдөлгөөн яасан гэхээр түүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх кампанид ажиллаад өрнүүлж исэн. За уран юу гэсэн гэхээр айгүй нийтдээ хэрвээ Мики залруулж чадахгүй бол Дональдаас асуугаад үзтээ гэдэг ийм юутай ураатай. Тэгээд Америк нэгдсэн улсын юунд яа. Нэр дэвшүүлье гэд хитэн залуус хөдөлгөөн өрнүүлж исэн байх юм. Тухайн үед бол Мики гэдэг хүн өрсөлдөж исэн бол тоо тий. Харин магадгүй. Тийм болоод Дональдыг зөрүүлж байгаа юм шиг байна. За дэмжин ажиллагчаа танилцуулах юм манай нэвтрүүлгийг Unlock Finance дэмжин ажиллаж байна. За Unlock Finance зээлийн апп нь шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байна. Унаж явах нөхцөлтөөгөөр автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээг хиймэл оюуны тусламжтайгаар шийдэж байна. Танд цахим гарын үсэг байхад зээл 5 минутанд таны данс нь шилжинэ. Холбоо барих утасны дугаар нь 76 10 тэг 74 юм байна. Мөн Unlock Finance зээлийн апп фейж хуудасаар нь ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Хэлбэр зээлийг хүссэн үедээ Unlock Finance дэмжин ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Unlock Finance. За Дональд Дакийн талаар нэг сонирхолтой 10 морин төвчээрсэн. За одоо 10 дахьыг нь хүрдъя. Сургуулийн баатрын дүр юм байна. За яагаад гэдгсэн Америк нэгдсэн улсын зарим бага сургуулиуд Дональдыг дээрд хэлтийн эсрэг баатар гэдэг юм байна. За мөн сонголтоо хийхэд туслах дүр болгож ингэж нөгөө сургалтын хөтөлбөрт бүр ашигласан байдаг гинэ. За ер нь бол Дональд сайн мууг ингээ ялгаж сурах тухай дотоод айгүйх тэмцэл идэг штэ. Энэ сайн, энэ муу гэл ганцаараа бутнаал яваад идэг штэ тий. Тэгээд арх тамхинаас татгалздаг, маш хариуцлагатай байдаг, эрүүл амьдралыг сонгодог. Тэгээд сургуулиудад энэ үед яг зөв сонголтыг хэрхэн хийх вэ гэдэг юм жишээ болгож ашиглаж исэн тохиолдол байдаг юм байна. За бас хүүхдүүдэд өөр ямар ийм сайн үлгэр дуурайлыг үзүүлсэн учраас сургуулийн баатрын дүр болоод байгаа юм гэхээр өөрийн уур бухимдлаа аягүй сайн хянжаах хэрэгтэй. Бусдыг шоолохгүй байх хэрэгтэй. Алдаагаа хүлээн зөвшөөрөх, хамт олонтойгоо эв найртай байхыг заахад бас ингээд Дональдыг ашигладаг гинэ. Тийм. Зүүрлж одоо харуулж шүү дээ. Тийм. Жишээ авч харуулж гэсэн бүр сургуулийн хөтөлбөрт нь орсон байдаг юм гайхалтай дүр юм байна. Тэгээ ингээд бидний хайртай Дональд Дак маань өнөөдөр 91 нас хүрч байна. За сүндэр нас зооглож юм байна. Тэгж ерөөсөө харагддаггүй. Үргэлжил ууртай бухимдуу нэг нухсараа сэтгэлд хоногшсон байна. Надад тэр нөгөө Кларенс Нэш гэдэг нөгөө дуу оруулсан хүн л бүр үнэхээр адилхан санагцсан. Юутайгаа дүртэйгээж өөрөө адилхан юм. Тэгээ яаж тийм гоё авьяастай хоолойг ингэж гаргаад хоолойгоо шахаад нарийнхан яриад идэв. Өстой сонирхолтой санагцсан. За 1988 оны Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд 2 хүн том намаас өрсөлдсөн. За тэр нь эцэг бууш болон Майкл Дукакис гэдэг хүн өрсөлдсөн юм байна. Тэгээд Майклыг бодвол Мики гэж дууддаг байсан баг. За тэр удахаар Микигийн эсрэг гэсэн санаа түүнтэй холбоотой бололтой. За гэхдээ энд бол эцэг бууш 53.4% ялсан байт юм байна. За дараагийн сэдвлөөгөө бүгдээрээ орцгоё. За өнөөдөр яг ингээд тогтож ярих сэдв гэхээс илүү яг түүхэнд ямар сонирхолтой үйл явдлууд болж ирсэн талаар ярих гэж бодлоо. За. Манай эртний өмнөх 323 онд агуу Александр энэ өдөр нас орсон гэж үздэг юм байна. За Александр Македоны Александр бол хүн төрөлхтний хамгийн агуу жанжтын нэг зүүн ёсоор ордог. Тэр нас орохдоо дүнгэж 32 настай байсан. Цэг иддэлээ. Би одоо 31-тэй 31 хүрэн штэ 10 сард. Гэтэл Александр юу хийжсэн бэ чи? Чи өөрөө 32-тэй юу хийжсэн? Мэдгүй санахгүй. Би чамаас сууж байна. За агуу Александр 32 настай энэ хүн нас орохдоо дэлхийг эзэлсэн байсан. Ерөөсө тухайн үед өөрт мэддэгч бүх дэлхийг эзэлсэн байсан. Тэр бодохоор бас ер нь Наполеон ч гэсэн бас их залуудаа их том амжилтуудаа гаргацсан. Элитийн дэлхийг 30 наснда өдөртөд эхэлсэн байдаг тийм. За Александрын хувьд бол өдийн наснда дэлхийг эзэлсэн байсан юм байна. Миний хувьд бол зүгээр өглөө ажилласаа хоцрохгүй байх тухай л өөртөө дэ хийж байна.
За тэгэхээр Александрийн үхэл бол бас их учир битүүлгээр насварсан. Яг юунаас насварсныг нь ерөөсөн олон хүмүүс ярьдаг. Яг санаандгүй бас зуурдаар насварсан гэж хэлж болно. Гэтэ архинд хорцсон байсан уу? Энэ одоо үйл явдлаас насвархаас өмнө нэг шоудсан гэх юм уу? За ууж цэнгсэн. За үүнээс болоод хорцсон байж магадгүй. Эсвэл дотны хүмүүс нь ойроос нэг нь хор өгсөн байж магадгүй гэж янз янзаар ярьдаг. За ингээд дэлхийн тухайн үед одоо Александр бол утгаараа амьд бурхан байсан гэж хэлж болно. Дэлхийг нэг л хүн захирдаг байна гэдэг ямар аимшигтай байна тийм. За тэгээ тэр хүн өөрөө насаарна гэдэг дэлхийн хэмжээний одоо гашуудл гэх юм уу, гашуудлаас илүү үйл явдал гэхэд нь тодорхойх дургуун хүмүүс бол мэдээж хэрэг байсан байж магадгүй тийм. Гэхдээ бүх цаг үед л дургуун хүмүүс байдаг юм л шүү дээ. Ямар нэгэн учир шалтгаангүйгээр дургуусаад идэг хүмүүс. За дараагийн ярих түүх бол 1752 онд Америкийн нэгдсэн улс руу бүгд явах юм байна. За Америкийн нэгдсэн улс доллар гэдэг. За Америкийг юугаар мэддэг вэ? Бүгдээрээ доллараар мэддэг. Дэлхийн валютыг одоо Америкууд гаргадаг тийм. За ингээд долларын хамгийн дээд мөнгөн тэмдэгт $100 байдаг. $100 мөнгөн тэмдэгтээр хэний царай байдаг вэ гэхээр Бенджамин Франклин. Бенджамин Франклин бусад ихэнх хүмүүсийн ойлгодог шиг нэг зөрүүтэй ойлголт нь Бенджамин Франклин хизээж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байгаагүй. Бусад тийм л үү? Тийм шүү дээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байгаагүй. За жишээ нь $1 дээр ч юм уу $2, $5 бүгднэр нь ерөнхийлөгчд дандаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч за үүсгэн байгуулсан ерөнхийлөгчтэй тэгвэл Бенджамин Франклин буюу долларын хамгийн өндөр дүнтэй одоо дэвсгэртэд яагаад ерөнхийлөгч биш хүнээ тавьсан юм бэ? Ер нь Бенджамин Франклин гэж ямар учиртай хүн юм бэ? Яагаад $100 дээр заларч ба. За энэ үйл явдалтай холбоотой. За Америкийн нэгдсэн улс бол 1776 он тусгаар тогтносон. Бидний ярих чинь үйл явдал бол энэ тусгаар тогтнохоос бүр өмнө Франклины нэгэн хийжсэн алдартай туршилттай холбоотой. 1752 оны 6 сарын 10-нд Франклин цахилгаан цагтдаг шүү дээ. Энэ бол цахилгаан муу юм а гэдгийг олж баталсан гэж хэлдэг. За Франклин бол Америкийн нэгдсэн улсыг үүсгэн байгуулсан хүмүүс дундаас хамгийн шинжлэх ухаанч, хамгийн эрдэмтэн сонирхогч эрдэмтэн гэж бас түүнийг нэрлэдэг л дээ. Ер нь бол хамгийн шинжлэх ухаанч байсан. За Америкийн нэгдсэн улс яагаад Франклинийг $100 дээр залсан шалтгаан магадгүй өөртөө бид бол ийм шинжлэх ухаанч ард юм аа. Эрдэмтэн дээрлсэн гэдгийг илэрхийлж байгаа бас нэг хэлбэр юм болоо гэж хэлж болно. За Франклин энэ үед яаж цахилгааныг олж мэдсэн бэ? За ер нь бол 1718 зууны ихэнх үеэс эхлээд дэлхийд даяарын чинь юуны өмнөх зун нь бол гайхамшигтай зун байлаа шүү дээ. Галилео Галилей, Исаак Ньютон гэл гайхамшигтай эмнэлтүүдийг бидний таньж мэдгүй ертөнцийг бид нар илүүд мэддэг болоод Европ даяараа ийм сонирхолтой хачин жигтэй зүйлүүдэд их дурлж исэн. Тэдний нэг нь бол цахилгаан байсан байна. За одоо ингээд хувийн чинь ч юм уу ямар нэг юмыг үрж байгаад ингээд хүрэхээр цахилгаан захиад байдаг. Энийг бүр янз янзаар бүр Францын хаан 100 хүмүүсийг гар гараас нь хариулж хагаад нэг захаас нь туршиж ингээд цахилгаан захиж тоглож үздэг байсан байна. За тэгээд цахилгаан чинь ингээд ойртохороо ингээд өвс мөс нь босдог. Янз янзын сонин үзэгдлээдэг болохоор нэгэн төрлийн ийм одоо элбийн юм шиг үзэл бичид юм шиг тийм зүйл байсан байгаа байхгүй. За Франклин энэнийг цахилгаан бол яг бидний яриад байгаа цахилгаантай. Цахилгаан гэдэг нэрийг нь одоо өгсөн хүн нь Франклин л та. Тэрнтэй холбоотой юм байна. За тэгээд цахилгаан бол энэ одоо цахиад байгаа цахилгаан бол бас яг бидний цахилгаан мөн гэдгийг баталгаж оролцсон байна. Яасан бэ гэхээр энэ маш эрсдэлтэй туршлага хийсэн байдаг юм байна. За кайт буюу цаасан шоу нисгээд маш их юм нүүргэлсэн юм үүлэн дунд доор ингээд утсаар ингээд бариад за ингээд цахилгаан захихыг хүлээгээд за ингээд одоо барьж исэн байна. Өөрөө л гэхдээ мэдээж хэрэг ингээд нэг дээвэр доор хуурай газар байсан ч цахилгаан захисан бол нас орох байсан гэдэг. За энийг бол янз янзын хүүхэлдэйн кинонууд дээр Франклины цахилгааны энэ kite experiment буюу kite туршилтыг харуулсан байдаг. Гэтэ яг түгээмэл хүмүүсийн боддог шиг тэрэнд харуулдаг шиг цахилгаан захиагүй. Яасан бэ гэхээр одоо энэ чинь үйл чинь доошоо хүнд хэсэг нь дээшээ хөнгөн хэсэг нь яваад энэ хооронд цахилгаанчид доод хэсэг нь хасгаар дүүрээд дээд хэсэг нь нэмэхээр дүүрээд за газар бол өөрөө нэмэхээр дүүрээд ирэхлээр хитрхийх цуглахаар цахилгаан захидаг. За энэнийг одоо Франклин гадарлаад ийм цаасан шоу нэлийн дээр барьсан байгаа юм. За ингээд
цахилгаан ингээд дөхөөд ирснийг нь мэдэрч хахад усны одоо энэ барьж байгаа утас нь ийм үсэн босоод одоо утасны янз бүрийн жижиг усан босоод тэгээд доор нэг түлхүүр тавьчихсан түлхүүр хуруугаа хөрөхөд таг гэдэг зогсон байна. За өөрөөр хэлбэл за энэ одоо бидний нэг ингээ үрж хахад ингээ цахилгаан цэгдэг. Энэ бол энэ юутай цахилгаантай холбоотой. Цахилгаан бол ийм байна гэд. За Америкийн нэгдсэн улс бол одоо нөгөө Никола Тесла, Томас Эдисон гэдэг энэ 1800-аад 19-р зууны турш Америкийн нэгдсэн улс гэдэг улс бүтэх бол цахилгаан дээр бүтсэн гэж хэлж болно. За бидний одоо ашиглаж байгаа цахилгаан бүгд энэ одоо энэ хүний зохиолсон гэх юм уу суурийн одоо ойлголтыг анх тавьсан зүйлтэй холбоотой. Ийхүү одоос өөрийнхөө амийг гэрстэж гэх юм уу ийм сони өвч дээрс нь шинжлэх ухааны чинь байдалтай байсан болохоор Франклиныг Америкууд за мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улс үүсгэн байгуулахад анхны дипломат байсан. За тэгээд нэртэй тэр төрт улс үүсгэх явцад оролцсон. Гэхдээ энэ оролцсон хүмүүс дундаас хамгийн шинжлэх ухааны чинь байсан учраас Франклиныг ийхүү шүтдэг гэх юм уу одоо ингэ тагтдаг юм байна. Тун сонирхолтой. За хамтран ажиллагчаа танилцуулъя. За ар жанжуулангийн анхны ундрагаас авсан аршин хангаатай жанжуулан хамтран ажиллаж байна. За энэ ар жанжуулангийн аршааны монголчууд эртээр үеэс олон төрлийн эмгээг илэршүүлэх, биеэ эрүүл байлгах зорилгоор хэрэглэж эхэлсэн. За ер нь бол эмч маранбууд энэ аршааныг хэрэглэхэд зөвлөдөг байсныг тухайн үеийн сузарт ингээд тэмдэглээд үлдээсэн байт юм байлээ. За тэгвэл илэршүүлэх чадварыг нь монгол болон зөвлөлтийн эрдэмтэд 20 дугаар зуунд шинжлэх ухааны үндсэлтэйгээр судлаад за ингээд энэ аршааныг уухаар ингээд идгээд байна. Би сайжраад байна гингүүд нь яг шинжлэх ухааны үндсэлтэй судалж хагаад тэгээ ундраг дээр нь түшиглээд анхны бүтээгдэхүүн болон сувилыг байгуулсан төвхтэй юм байлээ. За ялангуяа ингээ спортоор хичээлээд хөлсөө их алдахаар юм шүрмэс татаад байдаг болчтой. За өөрөө хэр их эрдэс алдсан бэ гэдгийг мэдмээр байвал харгасан хөлсөө ингээ далгаад үзэхээр амтагддаг. За тэгэхээр шорог байвал гайгүй гэсэн. Ер нь спортоор хичээлдэг хүмүүс жишээ нь их хөлсөө алддаг юм байна. Тийм хүмүүс тийм эрдэс тус маш зохимжтой эрдэсийг хурдан нөхдөг юм. Байглын жамаараа бий болсон ус бол яалтчгүй илүү одоо сайн байгаад байдаг тийм. За тэрний нэг жишээ нь бол мэдээж хэрэг гүндүүгүй яриатай нэвтрүүлгээр дархан аврах үсэх хоёр дархан аврах сүхат нар энэ одоо тухай ярьсан байдаг юм байна. Надад нөгөө нэг энэ менежер ахын уцтаад өөрөө ингээд нөгөө бүтээгдэхүүнийг танилцуулж байхдаа манай бүтээгдэхүүнийг энэ их нялхсан ойролцоо байдаг нэг жижиг дэлгүүр аягүй ихээр авдаг гэж яриадсан байхгүй. Яагаад авд ингээд би ингээд асуусан чинь нөгөө хүүхдүүд хорлогонд ороод их нялхас тэрчингүүд тэднэрт нөгөө шингэн нөх шаардлагатай болон дутагдаад байгаа шингэнээр одоо дээш гүйлгээд ч юм уу суулгаад хамаг ингээд ирсээ алтчих чааш тэ тэрийг нөхөх зорилгоор ийм хандгаач жанжуулаа уулгаач гэж эмчнэр зөвлөдгийн гинэ. Тэгээд тийм учраас тэр нөгөө их нялхсын гадаа аягүй тоогоор авд юм билээ. Учир нь тийм юм билээ гэж надад хэлжсэн. За тэгэхээр хандгаатай жанжуулан гээд Facebook-оор хайвал аль биесны пэйж нэгээ та бүхэн лайк дараарай, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Харин дэлгэрэнгүй мэдээлэл утсаар авъя. За мөн хамтран ажиллах саналтай бол 88 5 37 73 гэдэг дугаарлуу залгаарай. 88 5 37 73. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ ар жанжуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай жанжуулан хамтран ажиллана. За баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлж байна. Бүгдээрээ 1990 он руу бас иргэн. 90 он Их Британи руу ирээ. За энэ нислэгийн түүхэнд хамгийн онцгой бас аимшигтай түүх гэж хэлж болно. За онгоцыг нисхээс өмнө нэлээд үзлэгт оруулдаг. За ингээд үзлэгт оруулна гэдэг нь жижиг сажиг боолтуудыг нь шангалаад солихыг нь солиод ингээд явдаг. За 1990 онд энэ алдартай нислэг бол 53 ир гэдэг Британаас Испани руу явж исэн ийм нислэг байдаг. За энэ British Airways гэж нэрлэдэг. Энэ одоо юунаас Малага, Бирмингем, Их Британийн Бирмингем хотоос Испани Малага гэдэг хот руу нисэж исэн байгаа. Энэ онгоцон дээр хүн гараад хэвтцсэн байдаг ч одоо ямар учиртай вэ? За одоо яг тэр тухай ярих гэж байна. За тэгэхээр одоо яг энэ Бирмингемээс одоо Их Британаас нисээд өндрөө аваад 5300 метрийн өндөрт багт нэгэн аимшигтай зүйл тохиолдсон. Онгоцыг яг энэ онгоцыг засж явахдаа шүүгийн одоо шүрүпийн бүдүүн орох шүрүп байсан. Тийм шүрүп олдохгүй байсан учраас арай нарийнхан шүрүпээр хийцэн байсан юм байна. За ингээд яг гол нисгэгч, хоёр нисгэгч байдаг шүү дээ. Гол нисгэгчийн урд нь байгаа зонх нь хагарцсан. Яг нислэг дунд. За ингээд дээшлэх тусам агаарын даралт бага байдаг шүү дээ. Дотор агаар хамаагүй илүү одоо хүчтэй даралттай байгаа. Энэ тохиолдолд онгоц гинт онгоо бол яг вэ гэхээр даралтын одоо зүрхнээс болоод асар хүчтэй сорж байгаа юм.
Яг гэвэл дотор илүү даралтай учраас даралт өндөртэй хэсгээс нь одоо агаар түрээд гаргана шүү дээ. За ингээд суудал дээр суучсан гол нисгэгч аваа шидсэн. Онгоцоор аваа шидсэн. За ингээд одоо яг энэ цэгийн төрөн зургаар харуулж байна л да. Одоо ингээд дотроос нь бүр нэг хүн хөлийг барьсан биз дээ нүний. Энэ нислэг үнэхээр бүр сонио. Ингээд юу нислэгийн талаасаа ч тэр нөгөө талаар шинжлэх ухааны хувьд одоо ямгаах ухааны талаасаа ч тэр маш сонин нислэг болсон. За ингээд энэ одоо гол нисгэгч бол хараахан шидэгдэд бүр гарчаагүй. Хөлн тэгэлсэн. Хөлийг нь одоо ингээд хөлөөрөө тэглээд яг одоо онгоцны дээд хэсэгт бүтэн биеэр гараад гарын савлаад ингээд 400 км хурдтай байсан одоо онгоц нь зүгтээд явж байгаа юм. За ингээд энд 5300 метрт бол агаар хүчил төрөгч маш бага байгаа. Амьсгалахад маш хэцүү. Нэг хоёрдугаар дээшлэх тусам хүүтэн байдаг шүү дээ. Хасах 17 имийг хүүтэн байдаг. За ийм байдалтай нисгэгч. Зүгээр арсын зүсчихсэн юм шиг санагдаж байгаа хэрэг. Үнэхээр амар. За ингээд хажуудлыг туслах нисгэгч нь туршлага багтай. Гэхдээ одоо инх жолоодлогыг гартаа авсан. За ингээд жолоодлогыг гартаа аваад ойрхон газартахаар болсон. За ингээд одоо энэ ахлагчийн хөлнөөс нь бүгдээрээ барьцгаасан байгаа юм л та. За тэгээд би түүний ингээд нүүр нь ингээд цонхоор гарч ирэхэд өгцөн байх гэж бодсон. Яг гэвэл ингээд нүдэн нээлттэй ингээд нисчихсэн. Тэгж ярьж байгаа. Гэхдээ л ингээд тэр хөлийн бариад за ингээд маш ойрхон ингээд аварын буулт хийсэн. Аварын буулт хийсний дараа энэ одоо ахлагч Тим Ланкастер гэдэг энэ хүн амьд үлдсэн байна. Харин одоо яг нөгөө иргэнлэгт байгаа зураг дээр нь л харж байл л да би за яшгүй ямар ч үлээсэн амьд үлдэж чадсан юм байна гэж бодлоо. Зөв зүгээр ингээл нисчихсэн нислэг гинт ингээл одоо нисгэгчээр аваа шидэж гэр чинь бүр амар эрсдэлтэй санагдаж байгаа зү. Амар хариуцлага гомаа тэрний таарсан шүрэг мөрөв нь байхгүй болохоор ингээд хүний амьдралаар тоглож болохоор байгаа шүү дээ ёо. Барьж авч чадахгүй тэгээд алдаад явуулсан бол яана. За ийм нислэгт нисчихвэл гээ мөн сонин мэдрэмж төрөх байгаа. За ингээл дуусна юм байл гэж. Тийм ээж л гэж боддоо шүү. Гэхдээ тэр чинь сонсогдож байгаа. Нисж байгаа хүмүүст бол сонсогдож байгаа. Тэгээд яг ингээ харсан бол бүр зүнс зайлах байлгүй бодвол нисгэгч зөв зүгээрсэн чинь аваа шидсэн гэдэг. За одоо ингээ харуулж байна. Яасан бэ гэхээр Тим Ланкастер хүлдсэн, зарим нисгүүднээр хүлдсэн. За нилээ ингээд энэ хөрх ингээд дүүжлэгдэж байгаа шүү дээ. Дүүжлэгдэн гэх юм уу одоо ингээ явж хата толгой нь ингээ цохоод исэн байгаа юм. Ингээд салхинд одоо ингээ хүлэн дүүжилсэн толгоогоор дагцаараа ингээ юу цохоод савгадаад исэн шүү дээ. Тэгээ тэрийг одоо нисж байгаа хүмүүс сонсч байгаа. Энэ юу дуурайд байгаа гэж манай ахмад. Яана. Йоо, үнэхээр итгэмээргүй юм. Одоо үйл явдал болж исэн мэлээ. За энийг бол гайхамшиг гэж нэрлэдэг. Яагаад гайхамшиг юм гэхээр ийм удаан хугацаанд хүүтэн агааргүй бол тэгэл ерөнд хэцүү шүү дээ ухаалж чинь. За тэгээд ийм хүчтэй ийм байдалтай. Энд чинь ингээд кабин дотор байдаг л одоо ийм хамцуугүй шахуу ийм цамцтайгаа явсан чинь. За ингээд ийм хүүтэнд амьд үлдэж чадсан гэд гайхамшиг гэж нэрлэдэг юм байна. Гайхамшиг байхаас ч аргагүй. Энд чинь нэгдүгээр хүчил төрөгч байгаа. Тэгээ хоёрдугаарт тархин савгадаад байна гэдэг чинь тархины үйл ажиллагаа савгадаж дөрөхөөс гадна тэр тархинд хангалттай хэмжээний хүчил төрөгч ирэхгүй шүү дээ. Энэ тохиолдолд амьд үлдэж чадна гэдэг бол энэ жихнээс ээж хэд байхгүй бол өөр юу байх вэ? Кино гэдэг юм биш үү тий? Тийм энэний тухай кино байдаг. За энийг алтартай бас нэг үйл явдал болж исэн юм байна. Ингэсэн байна. Хүүе нисгэгч нь гарцсан байгаа юм шиг харин тийм. Харин гараад бүр зүгээр ингээд энийг хэрвээ нөгөө юу яаж байгаа бол радио сонсож байгаа хүмүүс зүгээр ингээд явахгүй байгаа нөгөө нэг ингээд зогсоол дээр байгаа онгоцон дээр ингээд хүн зүгээр хөвтөж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Үлдээгөө үзүүлсэн. Тэр гараад хөвтсөн юм шиг харагдаж байна. Ингэж л харагдаад байгаа байхгүй юу? Яг ийм байдалтай баахан нисцэн байгаа юм тий. За инх мод арцыг ямар азар хөлн тэглэвэ нүүр аман зүгээр шивүүлж байгаа юм шиг өвдсөн байх таа. Би харин бүрстэ зүсэгдэж байгаа юм шиг өвдсөн байх л гэж бодож байна. Чинь 400 км хурдтай явж исэн гэсэн шүү дээ тий. Тэгэд дээрэс нь хасах 17 гэхээр яа амар сонсогдсон. За ёстой ус уух хувьтай хүн байжээ гэж утсан байна. За энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай өнөөдрийн дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ уламжлалыг өдөр бүр алхам тутамд оройтой доктор Баатрын уушиг цэвэрлэх бэлтгэл хамтран ажиллаа. За мөн ар жанжуулангийн анхны ундрагаас авсан рашан хамтгаатай жанжуулан хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэд хүн нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цагийн. Баярлалаа Аргуна.